байгаа бөгөөд хамгийн анх 2002 онд 28 өдрийн дараа, 2007 онд 28 7 хоногийн дараа, 2025 онд 28 жилийн дараа, 2026 онд өмнөх ангийн шууд үргэлжлэл болох Ясан сүм хэмээх киног ярих болно. Энэ киноны найруулагчаар Ниада асуудаг ажилласан бөгөөд олон танигдсан бүтээл болох Candyman-ээр нь мэдэх байх. Ягаав Red Burger ярьж байсан кино. За олон ярилгүй кинонд орцгоё. Анх англи усад тархсан рэж вирус хяналтгүйгээр тархсаар хэдэн 28 жилийг ардаа өнгөрөөсөн байх бөгөөд энэ үед хэдэн шар үстэй бүлэг залуус нэгэн хүүхд дээрлэгж янз янзын үгээр доромжилж байгаар кино маань эхэлнэ. Энэ хүү бол өмнөх ангийн гол дүр Spike юм. Spike яагаад нартай хамт байгаа вэ гэхээр өмнөх анги дээр амьдардаг жижиг харал дээрх газраас манай хүү хэсэг явсаар халдвар авсан хүмүүст алуулах гэж байхад нь энэ бүлэг хүмүүс аварч танилцсанаар дуустдаг та. Энэ бүлэг шар үстэй хүмүүс нь өөрсдийгөө хурууна гэж нэрлэдэг юм байна лээ. Тэгээд эдгээр нь өөрсдийгөө болохоор эрхэм Жими Кристал, Жими Шид, Жими Үнэг гэх мэтээр нэрлэдэг. Бүгдийг нь ингэж дуудахаар та нарын толгой өрөх болохоор толгойлагчийг нь эрхэм Жими, бусдыг нь Жими гэдэл явчих юм. Тэд хэн нэг нэг болгохын тулд заавал нэгийг нь алгах цусан дулаан хийснийг дараал хүлэн зөвшөөрдөг сорилттой. Спайкийг өөрсдийн адил хуруу болж чадах уу гэж байгаа нь энэ. Удалгүй шар үснүүд толгойлагч нь бололтой залуу өнөө өдөгөө чимээгүй болгосныхоо дараа эцэг минь, эзэн минь, харанхуйн эзэн минь энэ хүү хуруунуудын нэг болж чадах уу гэж шүддэг бурхнаасаа асууж байгаа бололтой. Гартаа удас барьж байгаа юм шиг хэдэн зүйл хэлснэ. Гинэтгэн л тулалд гэснэ Spike тэдний нэгтэн тулдахар болно. Spike-ийн өдөөс тулалдах гэж байгаа залууг Jimmy гих бөгөөд зүгээр тулалдахгүй өгөөр өдөж хадгасаар байх бөгөөд Spike дэсвэр алдаад дайрнаа. Тэгэхэд нөгөөх нь ч Spike-ийн дайралтыг гаргаад өшөглөөд унгачхна. Манай хүүхд бөгөөд цаанаас өөр нэг нь наадгаа зүгээр алаачтай гэснээр тэд хоорондоо хэрэлдэж анхаарал нь сарнсныг ашиглаад Spike өмдөгийн шутлаад хойш болоход нь гутгаараа гуйруун дүрчихнэ. Бүртээ зүгээр ч дүрлгүй артерийн цуцыг онсон байх ба маш их цус алдаж эхлэх ба хэн нэг нь надад туслаачтай гэж орилсоор өөхөг болно. Ингээд манай хүү тэдний нэг болно. Толгойлагч нь одооноос чиний нэр Spike биш Jimmy гэж хэлснээр тэд гадагш гарна. Тэднийг энхүү явж байх хойгоор хаан ч юм цэцэг урамлаар дүүрсэн хойд үүс гэзгэндээ баригдсан хүн бүг агнах гэж явж байгаад хэдэн халдвар авсан хүмүүстэй таарчихна. Өнөө залууч тэднээс зугтаж гүйж байгаад бүдэрч унж зугтах аргагүй болно. Эргээд харахад нь урдаас нь нэлээд өндөр том биетэй халдвартай хүн ирэх бөгөөд шууд л барьж аваад алаад ачхна. Энэ рэж вирусыг халдвар авсан хүмүүс нь халдвар аваагүй хүмүүсээ ингэж хардаг юм байна лээ. Тэгээд л уур нь хүрснүү яасан шууд л халаа хайчдаг юм шиг байгаа. За энэ том биетэй халдвартай эрийг альфа гэж явчихъя. Ер нь нэлээд хүчтэй эвгүй багийг гэд ойлгочиход болно. Удалгүй багаанд халдвар аваагүй хүмүүс бололтой нэгэн зүйл хийж байгаа харагдана. Энэ хүн бол энэ хавьдаа үлдсэн ганц эмч Ян Келсон бөгөөд чирж байгаа зүйл нь жирэмсэн хүүхдээ төрүүлж чадаагүй нас барсан эмэгтэй цогц байхаж. Ингээд чирж байхдаа Келсон эмч мандч амандаа дуу аялаастай явж байгаад альфаг дуудчихнаа. Альфаж ужир зүггүй гүйж ирээд дайрахт нь тайвшруулах үйлчлэгээтэй бололтой сумаар харуулж тайвшруулад биен дээрх сумыг нь түүж авчихад яваад өгнө. Явсаар нэгэн ясаар өрсөн бололтой асар том байгууламж харагданаа. Келсон нэмж халдвар авсан хүмүүсийг алж хандарлаад ясыг нь цэвэрлэж ингэж өрдөг юм байна лээ. Ингэж өрснөөхөө дараа өөрийнхөө хорогддог жижигхэн пүнкер маягийн газар доош ирээд алчаалаа тайлах гэснүү яасан пензар дуу тавина. Хэлсэн ч сууж байгаад бункерээсээ гарч явахдаа альфатай ахиад тарах ба альфаж шууд дайралгүй харж байгаад Келсонийг гараараа дуудахад нь аажмар халахж очино. Келсон маань гэж хэлснийхээ дараа тайвшруулдаг сумаар харуунаа. Нөө хоёр маань хамтдаа суужсан байх бөгөөд Келсон эмч альфаг Самсон гэж дуудах бөгөөд чи өөрийнхөө дуу хоолойг сандж байна уу? Ийм тайван байдалд дурсамж чинь харагдаж байна уу? Гэх хэдэн зүйл асууж байгаад амсгийх минь гэсээр өөрт байсан тайвшруулдаг сумнаасаа нэгийг ашиглаад унтаад өгнө. Сэрхтэн Самсон эмчийг алалгүйгээр барахгүй зүгээр л явж гсэн байдаг. Келсэн ч урам авсан бололтой сумаа бэлтгээд толгой дөрөвгийн ягс байдлыг нь төвчж чадалгүй гадагш гарч шууд л бөөлжин. Яг бөөлж байхад нь Келсэн эмчийг ажиглаж байсан Жими буцаж ирж таарах ба бусдаасаа арай зөөлөн сэтгэлтэй бололтой. Спайкийг би чадахгүй гэхэд за чи наана байж бай гэснээр үзэгдэл солигдно. Оройч боож Келсэн эмч Самсонтой хамт хоёр ясан аваан дундуур хэвтэж байх бөгөөд Самсоныг өөрийн найз хэмээн хүлээн зөвшөөрч надад дахиад чамд ашиглах бодис 2-7 хоногийн хэмжээнд л байгаа. Тийм болохоор чамайг амар тайван өгүүлэх гэх ба өндөр тунтай үглийн тариа тарих гэж байхад нь Самсоны хүн байх үеийн оюун ухаанд нь баг багаар орж ирж байгаа бололтой. Сар хэмээн хэлснээр Келсонийг гайхшруулна. Өнөөхөд нь Жимийн харин баригдсан дөрвөн хүнийхээ гурвыг нь арсыг нь өвчөж намайг авааж гэж гуйхад нь Кад илэгдчихэд яваад өгнө.
Spike ч эд нарын дунд амьдрал үзэж байна да хөрхий. Spike-ийг буцаж хоосон гартаа эргэж ирэхэд нь эрхэм Jimmy-д худлаа яллах гэж үзэхэд нь өнөөх нь тэнэг биш юм болохоор мэдлгүй яах вэ? Шууд лаалах гэхэд нь өдөр Spike-ийг хамгаалсан Jimmy би хөгшин нэгийг харсан. Тэр улаан эрстэй хөгшин бас ясаар барьсан овоонуудын дунд байсан. Тэр газар өөрийнх нь сүм байх ёстой. Бас нэг чөтгөртэй наадж байсан. Альфаг яг л түүнийг хажууд урах шиг сууж байсан хүүг хөгшин нэг яхаа өөрөө шийдэхийг зөвшөөрч гэснээр Spike алуурчлахгүй амьд үлднэ. Өглөө болоход Альфа сууж байсан газраа ясан овооны өмнө сэрэх бөгөөд хүнээр биш жимсээр хооллож байгаа нь харагддаг. Келсэн ч эмийн бэлтгэлүүдийг ашиглаж нэг зүйл хийх гэж байгаа бололтой. Цугалтаж байгаад гинэд өдөр болсныг санснаж Самсныг хайж эхлэх ба энэ үеэр нь Жиминүүд манд ирчигсэн түүнийг хөгшин нэг мөн үү биш үү гэдэгт маргалдаж байгаад мөн гэдэгт санал нийлцгэн. Самсон ч ой дундуур явсаар хүн байх үеийнхэн дурсамжууд хэсэг бүдэг орж ирж байгаа нь харагданаа. Эрхэм Жимми ч ясан овоонууд дундуур явсаар Келсэн эмчтэй уулзах бөгөөд Келсэн нэг хөгшин нэг биш мөн өөрийнх нь эцэгч биш болохыг олж мэднэ. Энэ хооронд Spike Jimmy хоёр эрхэм Jimmy-г худлаа ярьж байгааг нь анзаарсан байх бөгөөд түрүүн түүнийг ясан овоог анх удаа харж байгаа нь илт байсан гих мэтэр жижиг сажиг зүйлс анзаарч эхэлнэ. Эрхэм Jimmy Келсэн хоёрч голыг эрэг дээр хуучин ертөнцийн компьютер гар удсан мөн сүрэл эхлэхэд хаана нуугдаж амьд үлдсэн гих мэт зүйлс ярьснаар өдрийг өнгөнөө. Эрхэм Жимиж буцаж өнөөд дээр ирээд та нар түүнтэй уулзах болохгүй. Уулзах юм бол сүнс чин дөлөн цохиулан замхарна. Зөвхөн түүний хайртай хүү өв залгамжлагч би л түүнтэй уулзч юм ярина гэх мэтэр сануулаад амарцгаана. Харин нөгөө талд Келсэн Самсоныг урдаа суулгачихсан. Урлагсад хий зүйлс харж хүмүүсийг алдаг. Хүүхэд төгшөд няраа гээл бүгдийг нь алж байхыг би харсан. Няраа тэдэнд ямар ч аюул учруулах бололцоогүй байтал тэд нэг зүйл харж алдаг. Би үүнийг сэтгцийн хий үзэгдэл гэж нэрлсэн. Одоо харин энийг эмчлэхийн тулд эмч хэрэгтэй. Самсон энэ эмнүүдийг би чамайг угаасай гэж хүсэх байна гэснээр эмнүүдийг уулгаж өглөө болно. Өглөө нь Spike сэмхэн зүгтаах гэж байгаа хол явна гэж хэлнэ. Тэр болоход манай хоёрыг эрхэм Jimmy байцааж байх ба Spike Jimmy хоёрын өөрсдийгөө хамгаалахын тулд аргагүй худлаа хэлэхэд эрхэм Jimmy өнөө орой хөгшин нэг юу гэхийг сонсъё гэж хэлснээр тэр хоёр ямар нэгэн асуудалд оролдгүй үлдэнэ. Келсэн ч Самсоныг хайдгараа хайж байх бөгөөд өнөөх нь харин голын хаа нэгтээ оччихсан. Доогоороо хувцастай бүр голын усаар гараа угаагаад байж байдаг шүү. За бараг л хүн болчихжээ. Самсон ч цааш явсаар өмнө нь шивэд залуухан цэргийг алсан гал тэрэгний үлдэгдэл буцаж ирээд нэг суудал дээр нь суух бүчэд нь дурсамжуудаа санаж эхлэх аж. Дурсамжинд нь нэгэн үйлчлэгч хүмүүсээс тасалбарыг нь шалгаж байх бөгөөд манай хүн дээр нь ирээд тасалбар гэж хашгирахад нь гал тэргэнд байх бүх хүмүүс өөрийг нь ажиглаж байх ба нүдэ нэгээд харахад нь баахан халдвар авсан хүмүүс өөрийг нь тойроод ирчихсэн байх ба Самсон ч надад тасалбар байхгүй гэж хэлснэ. Өнөө эдэн зомби шиг юмнуудтай нёгийгээ үзэж нэхэд хэлээ оролцснаа. Самсон нэлийн үзэн ч тийм олон халдвар авахстыг дийлэлгүй баригдана. Келсэн ч бензин эмийн бэдэс бас бус зүйл ашиглаж нэг зүйл хийх гэж байгаа бололтой. Их зүйл бэлдэнэ. Орой болоход Келсэн бүх ясан овоон дээрээ дэнлүү асаасан байх ба Жиминүүдийг ирэхэд буруу харуулсан загалмай гэд бараг л Келсэн маань эрхэм Жимигээс бусдад нь би танарт тамийн даалгавраа өргөжлүүлэхийг тушаач байна. Мөн хуруунууд хүүдмийн заграгдах ёстой гэж хэлнэ. Ингэж хэлэхдээ Келсэн ч их сандарч байгаа нь харагдах ба эрхэм Jimmy Келснаас сүүлийн тушаалыг нь асуухад Келсэн хуруунуудынхаа тоог өсөг гэсний дараа Жиминүүд явхаар болоход Келсэн Spike-ийг таньж авч үлдэх гэхэд нь эрхэм Jimmy Келснийг гизэнд нь хутгаар дүрчихнэ. Эрхэм Jimmy ч урагш навшиг аал гэж нөгөө хоёр алиаслалтайдаа тушаал болгох ба манай талын Jimmy мөчөөгөө өгүүлгүй нөгөө хоёрыг нь цааш нь харуулчихна. Jimmy ч өдрөөс хойш хаад ихтэй аав охин хоёр дэлхийн 1 болон 2 дугаар дайны талаар ярилцсангаа цай ууж сууж байх бөгөөд нэг зүйл сонсогдох шиг болоход аав охин хоёрч буу зэвсгээ аваад гадагш гарч домны толгой дээрээс дурандахад Spike Kelly хоёр маш олон халдвар авахстаас зүгтэж байхтай таардаг. Удалгүй охин нь ааваасаа бид тэдэнд туслах уу гэхэд аав нь мэдээж тэгэлгүй яах уу гэснээр кино маань төгснөө. Сүүлийн дараах дэг журамгийн ертөнцид хэсэг бүлэг хүмүүс шашин үсгэж бүлэглэн явж тэднээсээ утга учир хайж явж байхад эсрэг тал зарим нь шинжлэх ухаан, мэдлэгээрээ хүн чанар ба амьдралын үннийг ойлгохыг оролдож байгааг мөн хоорондоо хэрхэн холбогдож зохицож байгааг бидэнд харуулахыг зорьсноо гэлтэй. Биднийг дэмжиж subscribe дараад, лайк дараад, хонхаасахаа бити мартаарай.